Ингээл 10 минутанд 20 минутанд бодно гэсэн юм чи байхгүй л дээ. За, medium бодлого. Айгу хувь өндөртэйг нь авцсан. За, counting sort гэж байдаг. Тоолж ирэмбэлдэг нэг арга байдаг. Тэрүүгээр явж байгаа юм болоо гэдээ авчлаа. Гайгүй байгаа да. За. Ийм юм байгаа юм байна. Нэг string-үүдийн жагсаалтай байгаа юм байна. За, тэмдэгт мөр те. Тэгээд тэр тэмдэгт мөрүүд нэг бүхэл тоотой холбоотой. Ерөнхийдөө нэг string integer 2-ыг л ирэмблэх юм байна. За, бодвол тоогоор нь ирэмблэх үлгөө. 2 string-ийн тэр хажууд байгаа тоо нь ижилхэн байвал анхныхаа дараалалаар хэвлэх юм байна. Одоо бид нар чинь нэг анх нэг юм дараалалаар өгдөн шүү дээ. Тэгэхээр анхныхаа дараалалаар өгдөн. Хэвлэх ёстой гэнэ. За. Чи яасан ийгүү. За. Тийм юм байна. Тэгэхээр яг нэг эрмэлэлтэй бодлогуудын хувьд бол ингээд шалж мэдэл айгүй эрмэлдэг шүү дээ. Янз бүрийн аргууд байдаг. Тэрэн дээр одоо юу гэсэн нэг тийм одоо хүмүүсийг жишээ нь өндрөөр нэрмэлж байгаа гэхэд яг метр 70-тай нэг 2 хүн дайлтлаа штэ. Тэнгүүд тэр нь хоёулаа метр 70 юм бол нөгөө нэг ялгаагүй штэ. Ингээд хоёр байрын солилцсон юм уу нөгөө дэшин солих хоёр ялгаагүй. Тэгэхээр тэрэн дээр яг анх тэр хоёр зогсож исэн дараалалаараа байж ивэл илүү юу байдаг. Зарим болгон дээр ингээд заагаад өгчдөг. Тогтвортой байна гэх юм уу те. Тэрнээс нэг 2 метр 70-тай хүн анх ингэж өгдснөө нэрмэлтээ ялгэрсний яваад өнгөрсний дараа ингээд байран солигдсон байвал жоохон муухай юм байна л да. Тэгэхээр stable гэдэг чинь үгс гэн тогтвортой гэсэн үг те. Тийм нөгөө нэг тийм тэнцүү үед хоёр элементийг байрын яг хуучин эренбээр ингээд байлгаж идэг бол stable sort гэдэг байгаа. Stable эренбэлт те тогтвортой эренбэлт. Тэгэхээр тийм байх ёстой юм байна. За арай нөгөө medium бодлого учраас янз бүрийн ойлголтууд орж ирж байна. Тэгээд өшөө бас нэг юм байгаа юм гинэ. За юу гэнэ? Нөгөө нэг жагсаалт өгдөж байгаа шүү дээ. Тэрний эхний хагаст байгаа стрингүүдийг нь ийм зураасаар солих юм байна. Хөөх юм. За ямар ч учиртай. ASCII-гийн 45 кодтой ийм хасах тэмдгээр солих юм байна. За энэ чинь сталх юм шүү. За insertion sort гэж байдаг. Оруулж ирэмлэх гэдэг ингээд нэг нь оруулаад байдаг. Тэр бол нөгөө stable гэдгээ хангадаг нөгөө тогтвортой эренбэлт. За зарим энгийн хувилбар quick sort гэж бас нэг юм байдаг те. Тэрний энгийн хувилбар нь бас дажгүй юутай байдаг. Stable тогтвортой байдаг. Энэ quick sort-ийн нөгөө нэг хамгийн айгүй хурдан хувилбар нь тийм биш байдаг гинэ. Нөгөө нэг элементүүдээ ийш тийш ингээд заачдаг. Яг хамгийн сүүлд нь бол эренблэгдсэн байна. Гэхдээ нөгөө ижил элементүүд гэх юм уу те тэд нар дотроо ингэсэн байдаг. Солигдсон байдаг гэсэн. За тэгээд counting sort to be stable гэнэ. За counting гэдэг тоолох хэрэглэгээд бүр заагаад өгч юм байна. Тэгэхээр бид нар энэ insertion хэрэглэхгүй, quick sort-ыг хэрэглэхгүй тоолж л ирэмблэх юм байна. За жишээ. За үйлдвэр дээр жоохон ойлгомжгүй юм гарцсан те. Тэгэхээр жишээ нь айгүй юутай болгодог. За ийм хос юмнууд байх юм байна. Нэг тоо яваад нэг string ч гэсэн энэ ч гэсэн юу ба штэ нэг үсэг байгаа юм тий. Нэг char юм шүү. String чинь бахан. За. Нэг тоо нэг юм байна. Тэгээд нэг тоо ингээд баханад байсан. Тэрэн дээрээс бид нар эхний хагас гэхээр энэ AB буюу эхний 0 нэгтэйнүүд нь зураас болчих юм байна. За энэ ингээд зураас болцсон. CD-ийн хөрхий бүр устгах. CD-ийн энд явж байна тий. За чи бүр байна юм л. За ийм ерөнхийдөө л оригинал өгсөн юм нэ. Ийм жагсаалт за массив ч юм уу өгсөн. Гэхдээ элемент болгоно дотроо хоёр юм та. Нэг тоотой нэг үсэгтэй. За тэгээд эхний хоёрыг нь зураасаар солино. За нөгөө AB хоёрыг зураасаар сольчихно. Нөгөө эхний хагасыг нь гэсэн учраас эхний хоёр элементийнх нь юуг нь тэмдэгт мөрийн тэмдэгтийн ч юм уу зураасаар сольчихно. Дараа нь нөгөө нэг ирэмблэлтэй хийчихнэ. Ирэмблэлтэй мэдээж нөгөө тоогоороо хийх байх те. Энэ тоонуудаар нь 0 1 0 1 гэсэн ба штэ. Тэгэхээр 0 0 1 1 болох ёстой штэ. Тэгэхээр яанаар гэсэн үг. Одоо юу гэсэн үг вэ? Ингээд айтайхан ирэмблэлтэй энэ артлын 0 шүү дээ. C-тэй 0 байна те. C-ийн хажуудлын 0-тэй энэ нөхрийг авчираад
Энэ 8-0-ийн ард нь тавина л гэсэн үг. Анхны дараалал нь тийм шүү дээ, тий. 8-0 нь 0A-ийн ихэндээ дараа нь 0C явж байгаа шүү дээ. Ингээ энэ хоёрын хувьд дараалал нь бол C-тэй нь ардаа явж байгаа. Тэгэхээр эрэмблэж байгаа тохиолдолд энэ 0-ыг ийш нь оруулаад энэ нэгтэй ч гэсэн хоёр элемент байна. Тэрний B-ийн ихэндээ D-ийн ардаа явж байна гэдэг чинь ерөнхийдөө энэ хоёрын байрыг ганц солилцоход дуусаад юм байна л да. Энэ жишээн дээр бол иймэрхүү эрэмблэлт хийх ёстой юм байна. Counting sort. За, ер нь бол тэгж бодож байна. Тэгсэн чинь юу болчихваа? Юу ч их тайлбартай. За, ингэж байна. За, хамгийн их нэг юм байна нөгөө доторгоо тоонуудын тий. Хамгийн их нэг юм байна. Юу болоо шийдэж байна. Одоо нэг туслах массив ч гэнүү гаргаж ирсэн ээ. Хоосон 2 хоосон массивтэй байна гэнэ. За энэ нэг болоо юм болоо. За за 3 хоосон массив байсан юм энэ аханда. Яаж ч ингэж байгаа юм болоо юм. За тэгээд A-ийн зураас болцсон юм чинь зураасаа нэмчлээ. B-ийн зураас болцсон юм чинь зураасаа нэмчлээ. Энэ яагаад нөө тоонуудаа хааш нэчээд байгаа дэлгүй. Тэгээд CD нь болохоор яа яасан өчтөө хаа. C нь болохоор C нь эхний зураасны ард ороод D-ийн дараагийн зураасны ард ороод 3 дахь нь хоосон. Тэгээд үр дүнд нь CD гэж ирнэ гинэ. Өвчтэй. За юу энэ ч одоо яаж байгаа. За юу хачих юм болчих. CD чинь угаас энд байж энэ хоёрын байрыг сольчихно гэсэн. Зураасыг зураас. За юу юм байна? Түрүүч шиг энэ хоёрын байрыг сольчих штэ тий. Энэ хоёр элементийн тэгээд C-ийн урдаа орчин. Энэ A, B хоёр чинь зураас олчих штэ. Тэгэхээр зураас C, зураас D ч зөвл юм л да. Тий. Энэ харин яагаад юм гачин юм руу гэдэг юм. Зураас C, зураас D. Юу юм бэ штэ. 0-1 гэж байгаа юм чинь нөгөө нэг хамгийн дээд нь 1 байна гэж байгаа штэ. Тэгэхээр нэгтэй нэг баах нөхдүүд явна. Массивын араар тий эрэмблэж байгаа юм чинь. Эхэнд нь 0-тэй нэг баах нөхдүүд явна гэдэг. Тэгээд 2 дор хаяж 2 хоосон массив байна гэдэг нь тэрл юм байна л да. Энэ 3 дахь нь ерөөс угаасаа ирэхгүй. 2 массив гарч ирлээ. Тэрэн дээр нь бид нар нөгөө 0-той нөхдүүдэд нэмхийн ийшиг эхний массив руу 0-той нуудынхаа тэмцэгт мөрийг нэмнэ. Тэмцэгтийг нэмнэ. 2 дахь руу нэгтэйгийнхаа тэмцгийг нэмнэ. Тэгэхээр энэ зураас бол нөгөө 0-тойгийн гэхээр энэ A-ийн нөгөө нэг A чинь зураас болчихсон шүү дээ өөрхий тий. Тэр орж ирнэ. Эхлээд нөгөө нэг энэ хоёроо зураас болгочих юм байна. Массивга тал хүртэл нь яваа тий. Энэ A-ийн зураас B-ийн зураас чинь. Тэгээд энэ эхний зураасыг авчраад 0-той зураасыг авчраад ийшээ хийчих юм байна. Дараа нь нэгтэй зураас гэдэг чи одоо энэ шүү дээ тий. B-ийн зураас болсон. Нэгтэй зураасыг авчраад ийшээ хийчих байгаа. Зөвхөн нөгөө тэмдэгтээ нь хийчих юм байна. Тоон ч хамаагүй. Яг тоон ягаад хамаагүй вэ гэхээр тоог нь бид нар зөвхөн тоолчихж байгаа байхгүй юу? Тэд байна гэд тоолчихно гэж үзээд. Тэгэл яг мэдээж нөгөө нэг хэсэг нь нэгтэй байх юм, нэг хэсэг нь 0-тай байх юм. Тэгэл болоо. Бүхэл тоонууд байх юм л да. Тэгэхээр нэгтэй нүд эхлээд 0-тай нүд мэдээж явж таардаг. Бид нар эрэмж байгаа ч баахан 0-тай нөхдүүд яваад, баахан 0-ууд яваад, дараа нь баахан нэгүүд явна гэхээр юм 2 массив зарлаад. Тэгээд тэрнийхээ тэмдэгтүүдэд цуглуулахаар A-ийн ийшээ орж ирээд, B-ийн энэ ард нь орж ирээд, дараа нь C-ийн ингэж зураасын ард орж ирж байна гэдэг чинь нөгөө 0-той өшөө нэг 0-той нөхөр гараад ирлээ. Тэр нь C, тэр нь түрүүний нөгөө зураастай 0-ийн ард талд орно гэдэг. Тэгэхээр хамгийн сүүлд хэвлэж байгаа нь яг нь 0-той зураас тэгээ нэг C байсан. Ард нь дахиад нэгтэй нэг зураас нэг D байсан гэдээ хэлж байгаа юм. Йоо, за энэ гэхдээ заавал ингэж хийх албатай ч юм уу. Тэгээ энийг аргал зааж өгч юм байна л да. Эхлээд ингээд тоолчих. Эхлээд тоолчоод яач гэж байна. За. Нэг юм функцны нь байна. Юу ч юм. Функцны энийг массив байх шүү тий. 2 хэмжээстэй n мөртэй 2 юутай. 2 элемент гэсэн шүү дээ. Тэгэхээр 2 юу стринг байх юм байна. Нэг нь стринг нь тэмдэгт нь нөгөөх нь тоонч байх юм уу? X send dash гэж юм те.
two string яа two string яваад байгаа юм. X and S. За юуг нь харчөө. Энд чи ямар хэл дээр яваад байгаа? Хэл нь хамаагүй тий. За жишээг нь харчөө бүр тэсгээ байлаа. Жон ойлгомжгүй юм яваад байна тий. Тэгээ буцаж ирээ. Жишээ оруулалт гэснээр 0 AB юу юм бэ? И яга 2 тэмдэгт яваад байгаа. Бүр зөндөө тэмдэгт явж байна тий. За string гэж мөн юм байна тий. Нэг тоо яваад тэгээ ард нь нэг string байна. Үг мөг ч юм уу тий. Байна. Тэгээ эднэрийг яалах эрэмблэл гэсэн юм байна. Эрэмблэхдээ бид нар тоолох эрэмблэлт хэрэглэвэл шууд тоолохоо явж тий. Тоолох эрэмблэлт гэдэг чинь юу гэсэн үг байхгүй юу? Нөгөө нэг оруулна гээл нийш тийш нь ингээл оруулаад нөгөө массива наашин цаашин ажиллагаад байх юм байхгүй. Зүгээр шууд тоолчноо гэсэн үг. Одоо энэ дээр юу гэсэн юм? Ингээ хах юм бол доотлол 0 гэдэг тоо байна тий. Бүхэл тоонууд. Дээдл нь 6 байгаа даа. 6 ах шиг тий. Тэнгүү шууд тоолчноо гэсэн. 0 хэд вэ гээл 1 2 3 4 5 6 байна тий. Тэгэхээр нэг 6 элементтэй нэг массив явах юм байна. Дараа нь нэг хэд байна гэл ингээд бүгдийг толчихгүй байна. Тэгээ нийлбэр нь мэдээж 20 гарах хэрэгтэй. Тэгээд 0-той нуудаа түүж аваад ихэнд нь тавиад бүх 0-той нуудаа түүж авсан ихэнд тавиад дараа нь нэгтэй нуудаа түүж аваад хоёртой нуудаа түүж аваад гэдэг. Яг одоо чинь 3 бол ерөөсөө нэг ч байхгүй юм шүү дээ. Байна хөрх юм. 3 4 5 6 бүгд л нэг байгаа юм байна. Бүгдээ ингээд түүж аваад шинэ массив руу өрнө. Тэгтээ мэдээж 0-той нуудыг түүхэд хамгийн түрүүнд энэ AB явах хэрэгтэй. Дараа нь EF явах хэрэгтэй гэх нэг юм байна байхгүй. Энийг бид нар яаж хийх вэ гэдэг дээр л юм байна. Ингээд түүнгүүд нөгөө нэг тоонуудын яг гоё ингээд тааруулсан учраас энэ түүв нь ороод дараа нь би ороод ингээд явах юм. Тэ нөгөө юу л энэ чи байх уу байхгүй юу лээ. Оршихгүй яасан ийсэн гэдэг юунд шууд гарч ирдэг. Тэгэхээр л тест зөхөж юм байна л да. За тайлбар нь саяны тайлбар нь явлаа. Массив нь ихэндээ ийм байсан юм уу да. Энэ нөгөө юу массив вэ шүү. Одоо юу гэдэг яг эрмэлгэсний дараа ийм болно гэсэн. Энэ нэг ихний нэг дид массив ба шүү дээ. Энэ нөгөө 0-той нөхдүүд баг. 0-той тий. Нөгөө нэг энэ миний. Тэгээд түүх гэдэг нь 0-той биш юм шүү. Түүхэд 0-той түүх байсан юм. Энэ 0-той түүх тий. Энэ орж ирээ. Ерөнхийдөө гэл хэрэгцсэн шүү. 0-той бахан юм байна. Хидж байгаа. Тэгээд нэгтэй 2 элемент байна тий. Тэгэхээр BOR 2 элемент нь явж байна. Тэгээд ингээд энэ массивтай болчоод энэ массиваа хэвлжнэ гэсэн. Ардаа нэг бахан юмтай ардаа хоос элементтэй. Ингэж гарч байгаа юм байна. За. Иймэрхүү юу зааж өгсөн юм бэ? Ийм аргаар хийгээч гээ. Жохон алгоритм зааж өгсөн. Тэгээд бид нар энд count source гэдэг функц энд тавьж өстөө. Яна. C тий. C дээр мөрийн тоо, багны тоо гэдэг тэгээд array гэдээ орсон. Энэ array гэдгийг урд байгаа амжилттай олон од байна тий. C-гийнхний нэг хамгийн сүүлийн хэдэв. Заагч. Илүү 3 од байна тий. Заагч гэдэг 3 од орох хэрэгтэй. Заагч. За. Ерөнхийдөө бол юу гэсэн үг? 2 од нь цаана 2 хэмжээстэй массив байна гэсэн үг тий. Мөр багантай. Тэгээд тэр массивыг зааж байгаа заагч гэдэг 3 дахь од нь ч юм уу. Тэгж нэрлэх юм. За, энэ олон од байхаар айгаа даалгуулж болохгүй. За тэр дээр орхисон юм бол яг хөө тэгээд яг ойлгомжгүй юм орчихгүй хон шиг явъя гэвэл ингэсэн юм байна л да. String төрлийн ийм массив байгаа. Тэгээд 2 string явах юм байна. Array is compressed. За 2 элементтэй x by s. Тэгээд за баха юм хевлэнэ. Бидний олох ёстой юм бол хамгийн зөв дэрвлэгдсэн массиваа хевлэх юм аа. Гэхдээ нөгөө элементүүдийн хевлэнэ. Тоог нь хевлэхгүй зүгээр стрингүүдийн л хевлэнэ. Тэгээд x гэдэг элемент нь нөгөө нэг элемент болгоно дотроо 2 юмтай гэсэн шүү дээ. 2 стрингтэй. X нь бол тоо байх ёстой заавал. Стрингээр бичсэн тоо байх юм байна л да. Тэгээд S нь бол нөгөө нэг to be mobi гэдэг үгнүүд нь байх ёстой. Тэгэхээр яг зөв тоонууд байх ёстой X нь болохоор. За гэж явцсан. Тэгээд хязгаарлалтууд явсаа X за N нь хэд гэдэг тоо сая дотор байх ёстой. Энэ тэгш байна. Нөгөө нэг эхний хагас нь юу байна гэсэн учраас тэгшээр өгөх юм байна. S нь юу нөлөө? S нэг үгнүүд шүү дээ. Дээдл нь 10 үсэгтэй үг байх юм байна.
урт нь тий. 1-ээс 10 хооронд. Хос үг гэж болохгүй юм байна. Дор хаяж 1 үсэгтэй байна. X нь болохоор 0-аас 100-ийн хооронд. Ерөнхийдөө тоолох эрэмбэлтийн нөгөө нөхцөл нь баг юм тий. Хэрвээ баахан юм эрэмбэл, баахан тоо эрэмбэл гэж өгчөөл нөгөө эрэмблэж байгаа тоонууд нь хөгийн жижигэн тий 100-ийн хоорондох тоо байвал энэ ч та 0-аас их үе тэнцүү 100-аас 90 бага юм байна шүү дээ. Тэгэхээр 0-аас 90 хүртэлх тоонууд байна гэсэн. 2 оронтой тоонууд тий. 2 оронтой тоонос хэцрэхгүй. Тэгэхээр эн чинь эрэмблэхэд айгу жижигэн тоо авахгүй. Тэгэхээр ерөнхийдөө тоолно гэсэн. Хідэн 0 байна, хідэн 1 байна, хідэн 99 байна гэж тоолж байгаа бол арга шин хэвлэнэ гэсэн. За сайн зайн жижиг үсгнүүдээс тогтноо. За үг нь оныгийн болсон. За энэ дээр хязгаалт маань хаана байлаа? 100 сая гэсэн тий. Тэгэхээр сая элементтэй массивтэй жам болгоомжтой байхгүй нөгөө түрүүчийн бодлого шиг фордод гэхээр жоохон удаж магадгүй. Яагаад тэгэхээр ингэж байгаа штэ. Энэ бол сая байж болно тий. Тэгэхээр энэ доошоо сая мөртэй байж болно. За тэгсэн чинь тоонууд нь 100 байж болно гэсэн тий. За 0-аас 99 хүртэлгээд 100 янзын тоо байж болно. Тэгэхээр бид нар жишээ шууд одоо нэг шууд бодол гэж үү. Шууд юу гэдэг brute force гэж үү тий. Шууд ингээд муухарлан бодъё гэвэл шууд харснараа л бодъё гэвэл ингэнэ л гэсэн үг. Массив уншиж аваад тэгээ энэ массивад чигээр уншиж аваад за нэг оруулахад нэг удаа уншин. За сая давталт явлаа. Дээр нь нөгөө 0-аас 99 хүртэлх тоонууд байна гэж мэдж байгаа шүү дээ тий. Тэгэхээр эхний удаа дахиад нэг давталт явахдаа яана гэсэн үг. 0-тай нөхцөлийн түгөө давдаг нэг давталт явлаа. Тэ? Эдрийг ингэж түгж авах нь яг дараалалаар нь энэ одоо байгаа дараалалаар цаг түгж аваад шинэ массив руугаа хийлээ. Нэг давталт. Энд чинь мэдээж 0-тай элементүүдийн бүгдийн төвхөнд бол эхнээс нь дуусталд явна шүү дээ. Тэгэхгүй энэ сүүлд 1-0 үлдчих юм билээ. Тэгээд дараа нэгтэй нүдэ түлээ гэдэг дахиад нэг давтал явна. Гэхмэчлэнгээр 99 дээр нэг давтал явна гэхээр 100 үржих нь сая болчлоо тий. Нэг давтал нь сая удаа явна. Нөгөө нэг энэ массив саяар орж ирсэн гэвэл тэгээд 0-таг түлээ 1-таг түлээгээд явахаар ингээд 100 сая болчлоо. Манай нөгөө нэг сайхан хязгаар дээр яг тулцсан шүү. Тэгэхээр яг болгоомжтой байх хэрэгтэй юм аа л гэсэн. Нөгөө 100 саяас хэтэрсэн бол яг юм бодгол юм л да. Нэг тэрбум ч юм уу тий. 100 сая дээр баг болох байхаа гэж бичээд явуулчих. Ерөнхийдөө болох байхаа, амжих байхаа гэд 2 секундтэй. 100 сая ч юм уу 200 сая байж болох байх тий. За тэгэхээр бидний төлөвлөгөө бол юм очлаа штэ. Оролдоо уншаад авчихна. Оролдоо нөгөө main function уншаад авсан хөрхий. Тэгээ бид нар руу шууд ингээд бэлэн массив дамжуулсан R гэдэг. Тэгээд мөрийн тоо багны тоо биднэрт байгаа. Энэ мөрийн тоо багны тоогоор явах гэдэг юм бол мөрийн тоо бол багны тоо ч 2 үстэй тий. За энэ манайхыг дууцсан байна. Тийм байна тий. Энэ мөртэй 2 багантай R гэдэг массивыг гараас уншицсан. Манай нөгөө main функц элдвийн нөгөө стрингийг нь юу муу болгоод уншсан баха. Болгоогүй юм бол үзэж байна. Юу ч гэсэн ингээд array гэд массив дамжуулсан. Array-гийн R гэдэг массивын юун элементүүд нь array item гэдэг нөхөр байгаа юм байна. Array item гэдэг нь char-ын заагч юм байна. Юу ч болчих. За ing за хоёулаа л char юм байна. Юу бүхэл тоо болоогүй байгаа юм шүү. Энд нэг хөрхийн нэг бүхэл тоо явж байна тий. N гэд. За. Тэгэхээр биднэрт одоо ийм юм ба. Энэ функц дотор юу ч хөр оролдоо унших ёстой. Оролдоо уншсан тий. Массив дотор бүх элементүүд нь байж байгаа. Одоо бид нар тэрийг нь аваад эхлээд яах ёстой. Эхний хагасыг нь зураас олох ёстой. Эхний хагас хасах болох ёстой. Тэгээд дараа нь нөгөө тоолох ёстой тий. За нэг юм. Тэгэхээр бид нар ингэнэ гэсэн. Эхний хагасыг нь хасах болгоод хийчих юм байна. Тоолох гэдэг нөгөө саяын тоолгоо хийн. За би нөгөө нэг яач за нэг юм бид нарт ийм 2 хувьч хийгдээ юм байна. Тэгээд эхний хагасыг чинь I нь 0-оос ахуулаад I нь юунаас бага байхад тэр нэг мөрийн тооч манай массив хэмжээ очлоо шүү дээ. Роусыг баахан 2-оос бага байхад нэг. За энэ эхний хагас. Эхний хагас дээр байгаа нөхдүүдийг
array-гийн I дугаар мөрний J-дгээр баг гэсэн үг. Оо чи штэ. Баг нь бол 2 л байгаа штэ тий. 0 юм уу 1 гэдэг. Тэгээ 0 нь нэг бүхэл тоо байгаа. Нэгийг нь бид нар юу болгоно гэсэн. Нөгөө нэг хасах тэмдэг тий. Ийм болох хэвээр. Тэгтээ ч одоо ингэж болох юм бах та. Дөрвч шиг тий нөгөө нэг array-гийнхаа за нэг одыг аваад нөгөө дөрвөлжин хаалтаа хэрэгжилчлээ. Үлдсэн 2 од нөгөө мөр багнад ингээд алга болчихж байгаа. Тэгэхээр харин зүгээр чарын заагч дээр ингэж болох уу? Энэ харагдаад байгаа чинь. За ингээд ихний хагас нь юу болно? Юу ч буцаахгүй маань. Одоо тоолгоо хийгээгүй байгаа. Хайчээ. Гол нь энэ дээр хөрвүүлтэй алдаах нь үгүй хараад байна. Нөгөө залхуу аргаараа хараад байна. За. Юу болчтой юм шүү ямар амир. За ийм орж ирэхээр бид нар ийм гарах хэрэгтэй байсан те төв юм уу гээд. Тэгсэн чинь юу ч гаргаагүй. За тэр нь бол зөв. Юу ч гаргаагүй юм чинь те. Гол нь энэ одоо тэгээ зөв юм баг та. За юугаа харчих. Main функц дээр тэр гараас авч байгаа шүү дээ тий. Гараас авч байгаа дээр тэр хоёр элементийг яаж өгч ийнө хараад. Энэ байгаа тий. 0-оос 2 хүртэлгээ давталт явлаа нөө багнаар нь явж байгаа гэсэн үг. Эхнийх нь тоо байгаа. Энийг багаач. 4 багс тий 4 багс ч юм уу 4 40 хүртэл явах хэрэгтэй юм ба. Энийг юм дугаас төвээ. Тоош хийж байгаа шүү дээ. За энэ юу байхгүй 0-оос 2 хүртэл 0-оос 1 хүртэл тий. 0 нь эхнийх нь нөгөө нэг юу? Хөл тоо. Тэгээд дараагийнх нь нөгөө нэг үг нь байхгүй. Гэхдээ энэ дээр яг ялгаагүй л авчихсан байна л да. Давтлаар явснаа char-ын заагч array item гэдэг нь array item temp гэж өгч байгаа юм. Тэрэн дээр нэмшин J гинэ. J ч үгс. За J-г нэмж байгаа юм. За. Тэгээд array энэ ямар хэцүү хичлэгтэй. Энд төр бүгдээр дөрвөлжин хаалт гэсэн үг шүү дээ. Нэг од дотроо юм бүрэнхий хаалт байгаа гэсэн нэг юу гэсэн үг л дээ. Нэг дөрвөлжин хаалт гэсэн. Тэгэхээр жишээ нь энэ нэг юм бичлэг ба шүү дээ. Ийм тэнцүү array гэдэг. Тэгэхээр чинь array гэдэг массивын I дугаар мөрний J дугаар элемент нь л гэсэн үг. Ерөөсөө ингэ өчсөн ч болно. Array-гийн I-ийн J тэнцүү гэдэг. Юу ингээд ямар ч ялгаагүй байх хэрэгтэй. За нэг хараад гэв. Бүр ажиллахаа явуучих үү. Ерөөдөө ажиллаж байгаа програм байвал юу ч орлож болохгүй гэсэн тийм дүр байдаг шүү дээ. За энэ бол ялгаагүй маа. За ялгаагүй юм шиг байна. Олон нөгөө нэг эдгээр чинь заагчийн массив болохоор ингмээр байна л да. Заагч гэдэг ийм зураас болох хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр уулын тэмдэгт нүрч юм байдаг байхгүй. Ийм байх хэрэгтэй тий. Ингээд зураас юм аа. Тэр юм аа. Тэр ч болох байгаа. Санал байгаа. Ямар балаа юм тий. За ингээ арай соёлтойгоор бол ингэж төч юм байна. Char-ын заагч гэдэг нэг бид нар нэг юм байгаа. P ч юм уу тий. Шууд гэж P тэнцүү гэснэ. Ингэж хасах тэмдэг. Хасах тэмдэг биднэрт байгаа. Тэнгүүдээ энэ бол P маа гэж. За. Нөгөө юунуудаа манай нөгөө зураас эхний хагас чинь зураас болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зураас нь да манай энэ массив элемент ч заагч, char-ын заагч, манай энэ char-ын заагч гэхээр ингээр гайг болох байхаа. Дахиад нэг. Ер нь нөгөө нэг өмнө бодож байгаа болохоор айгу боломжтой явж байна. Нэг юм нэмэл харж авахгүй бол за гайгүй юм шиг. За ингээд бүгдийн зураас болгочлоо гэж бодъё. Тэгээд тоолох хэрэгтэй те бид нар нөгөө нэг тоолох эрэмблэлтэй хийх хэрэгтэй. Тоолох эрэмблэлт хийгээд за шинэ массив руу ч юм уу нөгөө энэ R гэдэг массив байснараа шинэ массив руу гоё эрэмблэлт хийчихнэ. Тэрний дараа хевлэх баггүй энэ функц нь өөрөө хевлэх үлээх хэрэгтэй. Тэгэхээр одоо чинь энэ дээр C те printf юу ч хийдیں۔ Hello гэж өчлөө штэ. Тэгвэл нөгөө бидний нөгөө юун дээр гарах байхгүй юу? Одоо энэ юу ч гаргасангүй гэдгээд байгаа дээр гинт hello гэдээ гараад байна. Гоё нэ тий.
Тэгэхээр уулнууд ийм гарах хэрэгтэй байсан л да. Одоо яг хөө ингэчээ. Ой чи бүр 2 3 тест байгаа маань жишээ тест нь. Энэ байна 2 тест байгаа. Энэ байна дараа нь бас нэг ийм тест байгаа маань. Энэ дээр бол жишээ нь тоолж байгаад харчих болох. 10 тоо байна. Эхлээд нэгтээнүүд нь явах хэрэгтэй гингүүд юу ч гэдэг. Нэгтээнүүд ч одоо эхлээд ихний хагас нь 6-аас болох хэрэгтэй тий. Тэгэхээр 10-аас ихний хагас гэхэд эднэрийн энэ өсгөнүүд нь 6-аас болох хэрэгтэй. Тэгээд дараа нь нэгтээнүүдэд түүхээр эхний 2 нэгтэй тий. Нэгтээнүүд дотроо эхэнд байрласан 2 энэ EB2 чинь 6-аас болсон байна. Тэгэхээр энэ дээр 2 6-аас яваад байгаа гэсэн. Тэгээд F ч юм уу яваад байгаа юм. За. Юу яа юм? Яачлаа. Ингээд хөвлөчээ гэсэн тий. Хөвлөхдөө бид нар ингээд үзье. Одоо нөгөө нэг шууд яг гэхээр жоох айгуу байна л да. Шууд бод амжих ч юм уу гэж юм. Тэгэхээр ингэж. Одоо энэ дээр зүгээр хөвлөчээ. Нөгөө массива хөвчнээ. Тэгэхээр бид нар шинээр ийм массив хэрэгтэй байна л да. Чар төрөлттэй юу ч үлээ. Юу лээ. Нэг тийм чарын тэгж болох л байна. Result гэдэг нэг массив хэрэгтэй байхгүй юу? Тэр нь дотроо нэлээд олон элементтэй за тэгснээ өөрөө чарын заагч юм эсэ гэдэг. Энийг хэмжээг тавихтаа нөгөө юугаа харна гэсэн. Энэ дээр нөгөө нэг 100 мянга ч үлээ те. 1 сая гэсэн те. 1 сая элемент 1 сая юу хэрэгтэй бид нарт. Тэгэхээр чарын заагч нэг чарын яг явгаар бол гэж юм да. Чарын заагч risk гэдэг ийм нөгөө нэг массив хэрэг. Энэ чинь 2 хэмжээстэй массив гэсэн үг л дээ. Гэхдээ айгүй хоосноор дан заагчаар явах гэдэг. Хэрвээ бид нөө дөрвөлжин хаалтаа хэрэглэх юм бол чарын заагч гэхээр ийм л болно шүү. Ийм 2 хэмжээтэй. Эхнийх нь бодвол нөгөө 1 саяараа явна гэвэл 1 саяараа явчих. Артлынх нь юу юм бэ гэхээр нөгөө үг болгоно хэр урттай юм бэ? Биднэрт 1 сая үг байж болно те оролтон дээр хамгийн дээдлээ. Үгний урт нь үг бүрийн урт нь нэг 10 гэсэн шүү дээ те. Тэгэхээр энэ дээр 10 за яг 11 гэж тавьчих нөгөө нэг юм яаж мэдвэ? Энийг ч гэсэндээ хөрхий. За энэ яг ингэ байж байна. За энийг юу ч гэсэн ингэ тавьсан ч байна. Ер нь бол нэг ганц нэг юм хэд яах вэ гэдэг. Их боломжтой гарах гэдэг. Ийм массив зарлж байна гэсэн. Сая гаруулав. Энэ ч санахад нэлээд их юм байна те. Сая элемент, сая чар, сая string. Тэгээд string болгоно 10 урттай, 11 урттай гэвэл 11 сая байт авж ийна гэсэн. За энэ дээр ямар болоо юм бэ? Мөн те ингээд явчихна. Тэнгүүтээ инлүүгээ бид нар нөгөө юм ахуулах байхгүй юу? Нэг энэ аргаас гарсан юмнуудаа хуулах юм. Тэгэхээр хуулахгүй байж байгаа хийлээ яах вэ? Хуулахгүй хийж байхгүй те. За ингэж шууд хуулчих эхлээд. Ein 0-оос ахуулаад ein ranking rows бүтнээр нь те 2 тоохгүйгээр тэгээд ein нэмэх гэж. Сая бид нар эхний хагасыг 6-аас болгоцсон шүү дээ. Тэрийг л нэг гаргаж ир шалгах гэдэг л да. Тэгэхээр манай racing i дугаар элементийн хэдгээр багны баг нь байхгүй шүү дээ. Юу нэ баг нь байгаа лөө. Баг. i дугаар элемент нь гэ зүгээр ингэ чих юм бол бидэрт нөгөө нэг string 11 урттай string байх хэрэгтэй гэсэн. Тэрийг шууд хингчээ. Array-ийн i-ийн нөгөө нэг 6-аас болгодог ч юу лээ. I-ийн 460 дотор 6-аас болгоод байгаа чинь 1 үлээ те 1. Ингээ хуулаа ичээ. За тэгвэл 6-аас-6-гүй бүгд ийшээ хуулагдчихна. Тэгээ бид нэр хевлэхдээ одоохондоо нөгөө нэг 6-аас болгосноос хойш юм хийгээг байгаа шүү дээ. Тэгэхээр хевлэхдээ зүгээр энэ res гэдэг массиваар хевлчихнэ гэсэн үг. Энэ юусоо шууд олонгуудаа хевлээч. Яагаад вэ? Нөгөө доош нь цууж хевлээд илүү тий. Доош нь цууж хевлээдсэн. Илүү. Гаралтан дээрээ ингэж гаралт нэр агш нь хийх хэрэгтэй тий. Тэгээ гаралтан дээр нөгөө тоонуудаа хевлээд нөгөө өгнүүдээ хевлээд араас нь хоосон зайгаар тусгаарлаад хевлэх юм шиг байна шүү дээ. Энэ дээр дандаа хоосон зайтай байдаг байхгүй. Гаралт нэр гэсэн юм бах та. Space spread гэсэн тий.
За тэгэхээр бид нар нөгөө нэг юунууд ангичээ. Завсрын л үр дүн л дээ. Тэгтээ юугаар хевлээд тэр нэг юу лээ нэг стринг хевлэх юм аа. Тэгээ хоосон заав. Стринг JS явах уу? Стринг нь юу стринг вэ гэхээр тэр саяны RS I гэдэг стринг. Йоо. За. Ингээд явчих. Тэгээ хамгийн сүүлд нэг хоосон заа гарна гэж тэрийг одоо хинч яах вэ? За ингээд үзье. Хевлэх гэдэг нь явж байгаа шүү. За ингээд үзье хөө. Гол нэг шууд бодчиход зовлонтой болохоор ингээд тал талаар. Одоо бид нар юу үлээх вэ гэхээр хэрвээ энэ ажилвал гаралтан дээр нэг баахан энэ тэнд хасах гарууд их зүгээр юм аа л гэж. Одоо жишээ нь ингэнэ гэсэн үг байхгүй юу? Энэ маань зөв ажилвал манай эхний жишээ ажиллахад тест кейс 0 ажиллахад нөгөө энийг to be not to be гэдсэн шүү дээ. Энэ үгнүүд бол өстой гач юм гарна байх. Шингээ ерөөсөө эхний хагас нь тэр чигээр зураас гараад ард нь нөгөө нэг үгнүүд гарна. Ерөнхийдөө эхний энэ хагас эхний 10 гэдэг ч одоо эндээс ахуулаад юу шиг энэ хүртэл юм уу те. Эдгээр бүгд зураас болоод нөгөө тэмцэгтүүд нь энэ 2 өсгөн зураас болоод араас нь нэг энэ that B2B гэдэг нэг жоохон эвгүй дараалтаар гарах л ёстой. Хэрэв бидний бодож байгаа зүг бол энэ минь их дажгүй ажиллаад сая бид нар чинь нэлээд эвгүй юм хийсэн шүү дээ. Юугаа аваад энэ байна те хивлнэ л гэж аваасан. Copy dot хайсан гэж үзэж байгаа. Copy зүг билүү? Зааж гараа. String чинь барьж аваад copy дохоор чинь худлаач юм уу? C дээр string-ийг яаж утга болгох юм бэ? Энэ худлаа болоо шүү. Ингээ энийг шууд тэнцүүгээ дутуулгаад байгаа худлаа юм шүү. String age гэж байна тий. За ингээ таслаа. Энэ энэ тий энэ дээр ингэх хэрэгтэй байна. String copy ч билүү юм их хэрэгтэй юм шүү. String copy. Энэ ч нөгөө цаана бахан санах авах хэрэгтэй шүү дээ. Энэ дараал нь хിവэрээ. Нэр хаалт аваад string copy гэдэг ийм функц үүдэг тий. Ингэчээ. Энэ нэг утга олгож байгаануудаа дандаа ингэчээ. Энэ дээр бас энийг string copy болгочихөө. Ваа. Тэгвэл нэг би нэг Java дээр байдаг шиг нэг хачин юм хийчихвээ. C дээр чинь заавал яах вэ тий. Нөгөөх нь ингэж их. За. Тэнцүүгийн тэмдэг нь дагслал болоод энэ дараал нь хийвэрээ тий. Array-ийн тэрийг аваад ийш нь хуулнаа. За. Юу за одоо ингэж үзье. Ажиллаж гин үгүй юу? Нөгөө нэг compile error гарчихгүй бол гайгүй янз. За compile хөрвүүлтэй алдаа гараагүй. Энэ доор янз явсан. Яг л төсөөс нь орсон тий. Эхний хагасн дээр чигээр хасган гараад ард нь нөгөө нэг үгнүүд нь ингээд устгагдаагүй үгнүүд тий. Хасгаар устгагдаагүй үгнүүд ингээд явж байгаа юм. За одоо нөгөө нэг бүр гоё хариулт ингэж гарах хэрэгтэй шүү тий. Тэгэхээр тэр нь тийм гаргахын тулд бид нар энд нөгөө тоолох хэрэгэлтэйгээд энийг л хийх хэрэгтэй байсан. Энийг хийгээгүй байхгүй. Тэгэхээр гिचээ. Одоо тоолох амар тэгэхээр хийнэ. IJ гэж хоёр байгаа тий. Тэгэхээр эхлээд бид нар I-г бол дандаа нөгөө массиваар гүйлгээд байгаа. J авчи. J нь 0-оос эхлээд 0-ыг хайж олно. 0-ын түүж аваад 1-ийн түүж аваад гэдгээрээ тий. J гэдэг үсэг чинь. Тэгээд 100-аас бага байхад J-ний гэж. За энэ бол нөгөө тоонуудаа түүж авч байгаа байдал. Тэгээд res гэдэг массив руугаа хуулаад авах хэрэгтэй. Тэгэхээр манай массив энэ хавцаа зарлалтны энэ дэвшин дээгүүр байх хэрэгтэй байна. Result болж байгаа тэр массив руу хуулна штэ. Тэгэхээр ийм тэнгүүтээ нөгөө миний яриадсан хоёр давхар давтал. Энэ дотроо болохоор байнга дахин эхнээс нь ахуулаад n 0-оос ахуулаад n тэр array-ийн rows тэ хүртэл явна. Аяа нэмлээ. За энэ дотороос бид нар хэрвээ манай array-ийн тэ array гэдэг юм уу энэ юу array-ийн i-дугаар мөрний за баг нь болохоор нөгөө 1-р баг л гэсэн хэлээ болоо шүү дээ. Нөгөөх нь бүхэл юм билүү. Зааж гараа. Биш бодлоо одоо 0 нь тоон тий 0 нь
Ямар балаа юм. Энэ чи стринг байгаа те. Стрингээ юу болох хэвчтэй шүү дээ. Нөгөө нэг эхлээд стрингээ юу болох хэвчтэй. Тоо болох хэвчтэй. Тэгэхээр энд number гэдэг тоо байлаа. За нэг функц байдаг. Йоо санаж байгаа. ASCII to integer гэдэг те. Байдаг үү? Байдлага гарч ирж байна те. Тэгээ энэ дотор array-гийн айдвар элементийн тэр нөгөө 0 дээр байгаа бүхэл тоогоо өгчий. Энд бас нэг тоо болохгүй те. Тэгжиж харьцуулна. Тэгэнгүүтээ тэр number-ыгаа юутайгаа тэнцвээд бидний нөгөө одоо хайгаад байгаа j гэдэг тоотой тэнцүү байх юм бол тэгэл нөгөө арих нь юу хийлнэ гэсэн үг шүү дээ те. String-ийг хийвлэн тэгэхээр string-ийг хийвлээ ардаа зайтай string нь юу вэ? Array-гийн нөгөө нэг massive хэрэггүй болоо тий. Завхарсан юм. За хэрэггүй л байсан юм. Шууд array-га уншаад дахин уншаа хэлчихлээ. За тэр өстой хэрэггүй massive байж. Ингэнгүүтээ array-гийнхаа айдвар элементийн тэр нэгийг хийвэлчихнэ. За нэг юм хөө. Энэ хэрэггүй болоо харин санахаа гэж нэг хэрэггүй бол. Энэ артлын нөгөө хэвлэгтэр байгаа энэ хэвлэгч хэрэггүй болоо. Энийг ингээд авчих. Нөгөө massive руу хадгалж байгаад хэвлээд исэн чинь юу юм бэ штэ. Шууд атлан дотроос явчих юм штэ. За ингээд болох байхаа гэж бодож байна. За ажиллуулаад үзье. Болцсон тий. Энэ хоёр тест бол болцсон. За болцсон гэдэг маань энэ яг энэ гарах хэрэгтэй юм ингээ гарцсан. За одоо гол айх юм бол юу вэ? Энэ хоёр ийм жижигхэн тест байсан тий. 20-тай нөгөөх нь 10-тай бүр жижигхэн тий. Энэ цаатлын жинхэнэ тестүүд дээр айгүй тийм нэг саятай орж ирнэ штэ. Тэр яах вэ? Гэж яаж дуусчлаа. За гайгүй дэс юм гээд. Эдгээр тэгтээ бүгд нөгөө логдсон юм байна уу? Яг хугацааг нь харж байгаад аль тестэн дээр их он 6 онгорох юм шүү дээ. 10 хэн элементтэй байна тий. За 7 тест байсан юм долуулаад авчлаа. Тэр бид нар яг л хугацаанд хийчлээ. Энэ бүр 40 онооны бодлого байсан юм шүү. Ингээд амархан бодлого бол 10 оноо дээшээ явахаараа 40 мөч болоод ингээд явах юм байна. Та 6 дахь одоо авахын тулд дахиад 1200 оноо авна. За нэг юм хөө. Тэгэхээр яг уу саяын нөгөө нэг ингээд ямар гонжирсан бодолт хийсэн шүү дээ. Тэрэн дээр явж байгаа тэр дундлын юмнуудыг анхаарал тэр нөгөө баг өөрчлөлтүүдээ багаар хийж жагаад шалахгүй бол айгүй их юм хийчихэд шалгахаар нөгөө баахан алдаа үүсээд энэ тэндгүү баахан алдаа үүсээд тэр алдаанууд нь хоорондоо орооцолтоод бүр үржигдээд ингээд олон болчихдог. Тэгэхээр ер нь жоохон ихтгэлгүй байвал ганц нэг юм нэмээд тэгээ байн ажиллаж үзэх хэрэгтэй гэсэн үг л дээ. За энэ медиум бодлогч юу намхан байдаг шүү. Медиум руу би нэг орж яаж байгаагүй. За энэ full counting sort нь ингээд дууслаа. Одоо гэрийн даалгавар амар хүнд бодлогохгүй. За 7 дахь нэг удаа л явах юм. Та нар өөртөө бас ингээд бодлогоудаа бодоод үзээрэй. Тэ нэг амхнаас нь ахуулж байгаа. Энийг бодоод үзье, энийг бодоод үзье гэдэг. Одоо нэг зүгээр нэг энийг дуусгах чинь энэ бодлогоч дуусчих тэ.